За шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүх зүйс гишүүнд нэр дэвшсэн нэр дэвшлээс асуух асуулт байхгүй байна. Хөвийн одоо мэдээллийн тухайд асуух асуулт байхгүй байна. Тэгэхдээ өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу шүүхийн хуулийг батлаж өнөөдөр шүүхийн боловсон хүчний бодлогыг тодорхойлох шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг өнөөдөр улсын хурлаар хилцэж байгаа. Өнөөдөр энэ улсын хурлаар хилцэж хүн нэгүр дээр томилгооны сонслол хийж байгаа энэ асуудал бол өнөөдөр шүүхийг шударга байлгах хараах тус байдлыг сайн болгох талаар одоо дэвшилтэй ийм зүйл болсон гэдэгтээ санал нэг байгаа. Гэхдээ өнөөдөр шүүх эрх мэдлийн энэ томилгооны асуудлыг хууль тогтоох эрх мэдлийн энэ улс төрчид зохион байгуулж энийг нэр дэвшүүлэх ажиллагааг хийсэнд бол сэтгэл дундуур яваагаа би удаадараа илэрхийлж байгаа. Гэхдээ энэ нэр дэвшигчдээс нэг зүйлийг асууя. Өнөөдөр энэ шүүхийн тухай хууль хэрэгжээд үндсэн хуулийн цэцлэр очоод энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилох асуудлыг үндсэн хуулийн цэц, үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг шийдээд дунд суудлын хуралдаанаар гэтэл одоо гомдол гаргагчийн хүсэлтийг нөгөө гомдол гаргагчийн татж авснаар энэ асуудал нэг тийшээ болж өнөөдрийн томилгооны сонсгол хийх гэж байгаа маа. Тэгэхдээ энэ асуудал дээр холбогдуулаад нэр дэвшигчдээс энэ шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн сахилгын хорооны энэ томилгоотой холбоотой тэр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт дээр нь ямар хуу санал бодолтой байна вэ гэсэн нэг ийм асуултыг асууя. Урд нь бол ерөнхийлөгч томилдог байсан энэ томилгоо буруу байна, хонгил үүсгэлээ гэдэг ийм асуудлыг олон жил ярьж тийм асуудал байсан уу байсан. Тэнтэй бол санал нэг байна. Гэхдээ өнөөдөр шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд авж ирээд эндээс боловсон хүчний бодлогыг томилгооны асуудлыг энэ улс төрийн байгууллага шийдэж байгаа энэ асуудал дээр ямар байр суурьтай байна. Энэ асуудал шийдэгснээр тэр урд нь яригчээсэн алдаа завхрал, тэр хонгилын асуудал, шударга ус байдал, шүүхийн бие даасан байдал хэрэгжихт ямар одоо үр дүн гарах вэ гэдэг талаар та бүгдийн одоо санаа бодлыг сонсъё.